За миний хажууд Мельбурний их сургуулийн магистр, Оксфорд их сургуулийн докторант Мойсийн багш мөнх эрдэнэ найз маань байна. Энэ жагсаалыг дэмжиж байгаа юу? Дэмжлэхгүй яг энэ бол маш зөв. Энэ засаг маань, энэ сайд маань ерөөсөө хамаг бензин нууцнаар бол дуусчлаа. Зүгээр л PR хийж те болж гэн бүтэж гэн гэж нэг тусал амтраагаар аргалдаг нэг юм хүн шиг болчихсон. За одоо тэгээд болцгоо хэдүүлээ эвдээ нартай зөөхөн монголчууд ингээд чимэн болоод бид нар тэгээд дараагийнхаа сонгоо явъя л гэж ярилцаад байгаа. Тийм учраас дэмжиж байгаа. Ерөнхийлөгчийн хувьд бол хэвлэл мэдээлэлээр үгээ бас ингээд зохиулгаад байгаа шиг байна те. За чи ажлаа өгөөл гэсэн юм шиг. Их хурлын гишүүдийн хувьд бол нэг юм мангардсан байдалтай гэх юм уу одоо яагаа мэдэхгүй те. Нөхөр бол өөрийнх нь нүүдэл яаж харагдчих юм. Ямар ч байсан ерөнхийлөгч маань бол нэг улсын ерөнхийлөгч шиг дуудаж аваачаад уулздагаараа уулзаад хэлэх үгээ хэлсэн юм байна те. Өөрийнх нь тарьсан балагч ерөнхийлөгч одоо өөрийнх нь авч өөрийнхөө сайн дүү те одоо ингээ өөрхөн ахаахаагээ гүйж явсан дүүгэн бол за найдвартайгээ тавьтал нөгөөх нь эврээ урахаар ихийг мөрөгдөг шиг ийм авир гаргаж जैन. За тэр нь бол өнөөдөр ингээд намын үүрээс гиснүү те. Ямар ч байсан мэрэгжлийн жагсаагч эгчнэр ах нар ирсэн байна лээ. Энэ жагсаал дээр давхар жагсаал гарч ирсэн гэсэн үг тийм ээ. Тий. Тэгэхээр эн чинь бол одоо манай ерөнхий сайд маань бол баг хурал дээр нь бол амархан бууж өгөхгүй шүү. Би үзэлцсэн шүү. Мессеж өгч байгаа гэсэн мессеж өгж гин гэж би бол хувьдаа харж байна. Манай баг хурлын одоо хүлээлт бол маш өндөр байна шүү дээ. Жишээ нь ингэж шүү дээ. Монгол улсын засгийн газрын асуудлыг Монгол ардын намын баг хурлаар шийдэх гэж шүү дээ. Чи тэгээ бодоод үз яаж завхарсан байгааг нь. Гэтэл тэгээ ардчлал гэдэг чинь хамгийн том тодорхойлт бол бүх эрх мэдэл ард түмнээс гарч ирж явах хэрэгтэй. Буюу улсын хурлаас. Тийм шүү дээ. Гэтэл бид нар тэр ардын намын 300 хэдэн гишүүний чинь нэгийг ч гаргаагүй шүү дээ. Ямар ч байсан ерөнхий сайдын тал бол давхар мессежүүдийг шидэд эхэлсэн. Би унчвал мега төсөл байхгүй ч их шиг юм ярьсан. За би байхгүй бол ураг Монгол сүрлээж ухааны юм ярьсан гэдэг марцын юмнуудаа яриад ерөөсө бууж хөргөө шинжтэй болчихлоо. За тэгээд дахиад ингээд жижигхэн хөөрхөн улс төр элдв юмнууд бол бас өрнөөд байна. Жишээ нь одоо оюун эрдэнэ ерөнхий сайдын оронд энэ хүн болох гэж байна гэж янз бүрийн дүр гаргаж ирсэн. Тэгтэл оюукын дээр штэ ч гэдэг юм уу мессеж хүртэл шидэж үзэж जैन те. Яг өнгөрсөн 7 хоногийн дундуур хөрх юм Зантка даргын залуу амар гэл ирсэн. Амар сайхан одоо шатар сайдыг гаргаж ирж जैन. За дараа нь учирлыгч ярьлаа, тэмүүлэгч ярьж ах шиг байна гэдэг те. Ингэхлээр одоо тэгэл ер нь дотор бол зөндөө юм болж байгаа шүү. За ерөнхий сайд маань тун завгүй ажиллаж байгаа бах одоо фракц олонтой баг хурал дээр нөлөөтэй гишүүдийг бол хайрцаглах гэж үзэж янз бүрийн албан тушаал элдв юм амлж барьж одоо ингээл улс төрөө хийж л байгаа бах. Бити бууж өгөөрөө одоо тэгээд оюукийг буулгах бол Монголын ард түмэн төгдөөгөө ардын намд ч гэсэн маш хэрэгтэй нүүдэл шүү. Ардын намын баг хурлын гишүүд нь тэгээд аваа залаараа цаатгах гал гэж хэлмээр байна. Зарчмын хувьд энэ хамтарсан засаг гэдэг юм байх ёстой мó, байх ёсгүй мó? Гүү ерөөсөө угаасаа байх ёсгүй. Ардсан нам бол одоо ийм том сөрөг хүчин байж иж арчаагүй тийж ийм ичгэвтер байдалд бол орох хэрэггүй байсан байгаа. За яг хүмүүн эвсэн үз тэ албан тушаалд амсч үзээгүй юм чи яг нэг юм бас долоогод үзэхэд гимгүй байсан баг. За гэвч одоо ардсан нам гэж ган төмөр гэж нэг балаа сайд өөрийгөө хүртэл бушлаад намаа хүртэл муухай юм болсон юм эвслийн засаг ерөөсөө байж болохгүй. Тэгээд ардын нам бол ялаа өрөөд тэ эсвэл ямбаа идлээд ингээд л явах ёстой. Одоо нэг тим яриа явагдаад байна шүү дээ. Хамтарсан засгийг тараана, оюун эрдэнэ үлдэнэ гэдэг. Баг хурал дээр цаадах юм бол тим хөвлбөр гаргаж ярих бах. За ер нь энэ олон намын тогтолцоороо шилжлээ гэж яриад байгаа шүү дээ. 126 таа боллоо. Хосолсон ийм сонгуулийн систем оруулж ирлээ тий. Олон нийт бол одоо 126 ихтэйд байна. Одоо наад олон хоолны саваа болоо. Юм яриад байгаа шүү дээ. Тэгээ шүү дээ. Тэр чинь нэг бодлын аргагүй. Өөрөөр хэлэх юм бол энэ парламент гэдэг чинь төр гэдэг чинь ингэж ард түмний итгэлийг алдсан бохоггүй. Энэ чинь энэ удаагийн 126-гийн ч асуудал биш. Уг нь бол дэвшил тийм ээ. Тий. Акцуулах байх юм чи. Үгүй одоо хүн амынхаа тоотой пропорцоор бодоод үзэхэд ч ахиц дэвшил. Би бол хувьдаа тухайн үедээ бол үндсэн хууль дээр өөрчилж байгаад ямар санал гаргаж байсан гэхээр хоёр танхим те хоёр шаталтай парламент байх ёстой гэдэг тийм зарчим дээр нь бол би илүү байсан. Яг одоо нөгөө 92 оны үндсэн хуулийг баталдаг ардын хурал баг хурал гэж байсан те. Өөрөө бас нэг хэлжсэн шүү дээ. Хоёр ерөнхийлөгчтэй болчлаа гэж. Ер нь байгаад байна гэж те. Тий, ерөөсөө энэ бол судлаач нар бүгдөө ийм юм яриад байгаа хоёр ерөнхийлөгчтэй буюу те. Энд чи юу вэ гэхээр угаасаа манайхаа чи нөхдүүд парламентын засаглалтай гэж ярьж байгаа боловч хагас ерөнхийлөгчийн засаглалтай гэдэг ангилд манайх орж явдаг байхгүй. Ерөнхийлөгч маш том эрх мэдэлтэй те. Дээрээс нь нэмээд ерөнхий сайдын сая маш том эрх мэдэл өгсөн. Ингээдлэр чинь хоёр чинь ингээд хоорондоо ерөөсөө тэгэл мөргөлтгөөс өөр аргагүй байхгүй. Тэгээд нөгөө нуус төвчөн дээр байдаг чинь те хоёр нар гарвал hodгийн ус ширэгдэг, хоёр ан гарвал одоо ард юм яадаг ч үлээ. Хэдүүлээ нөгөө эрх мэдлийг хуваах те separation of power гэдэг юм байхгүй болгоочж байгаа байхгүй. Хэдүүлээ доктортой засагтай болно гэсэн яасан доктортой дарангуулагчтай болчиход одоо болгож чадахгүй ингээл хаврын хавсархан дараа чагсаа сууж штэ. Зөндөө олон судалгаа байгаа. Хэдүүлээ нэг унших хэрэгтэй. Энэ бол нэг олон нийтийн санаа бодлого гэж хараад штэ. Олон нийтийн хүсэл сонирхол засгийн газрыг бол ямар ч чөлөөсөө хариуцлага тооцох гэдэг. Тэр оюун эрдэнэ хамаагүй штэ. Энэ үйл явц одоо ямар нэгэн тийм гадны нөлөөч гэдэг юм уу? Эсвэл ямар нэгэн тийм улс төрийн тоглолтод орох ч юм уу? Иргэдийн нэг өөрийнх нь ийм цагаан хүсэл, ямар нэг ийм хоронд орох, ийм юм ажиглагдж байна зүгээр. Жагсаал бол ерөөсөө аюу оргоник харагдаж байна. Одоо зөв хувь судлаачийн үүднээс харагдчихсан. За залуучууд маш гоё бүтээлч
байна. За манай одоо доор төгс одоо Кембриж тогт сурж байгаа нэг бүсгүй бол яг энэ чагсаалыг судалж байгаа. Хэдэн 2-3 жилийн дараа аюу гоё үр дүн гараад энэ юу болсон бай тухай сайхан хөрөнд өгүүлээд өгнө. Гэтэ олон нийт тэр дундаа жоохон за би ахмад насных ингээ хэлчихье. Магадгүй би андуурж иж магадгүй. Хоёр эрдэнэ ингээд том ажлууд хийх гэж байна. Үгүй хийх хугацаа зөндөө өнгөрсөн чинь хийхгүй. Яагаад энэ хүнийг одоо тий ингээд айлтаа баг хийхгүй. Хөргийн амтныг баг хийхгүй. Хийх зөндөө хугацаа өнгөрсөн. Хийх байсан бол наад хүн чи эзэн хийчих байсан. Тийм ойлголт ингээд байна шүү дээ. Үгүй аюу нэг сайхан үг гэдэг те ирж яваа цагийн дуг тэгээ буцаж яваа хүмүүс дуулдаггүй гэж. Уучлаарай одоо энэ залуучуудын ус энэ залуучуудын шийдвэр гарна. Тэд нар мэдээж тэрийг илэрхийлэх хэрэгтэй. Тэгсээрээ би тэднийг одоо өөх байхгүй бол баабар шиг та нар өөхөр Монгол төгсөн одоо те өгчнө гэж хэлж байгаа юм шиг. Гэхдээ уучлаарай тэд нар 1000 чарал тийшлээд залуучуудын давлага дийлэхэрэг болчих чадахгүй. Шал өөрчлөж. Миний харж байгаагаар энд бол нөгөө нэг голлох өргөн нэвтрүүлгүүд, голлох хэвлэл мэдээллүүд, зорилготойгоор мэдээллүүдийг маш олон давтамжтайгаар явуулсан. Үр дүнд нь хүмүүсийн одоо үзэл санаа ингээд бий болчиход тий. Гэтэл яг бодит ингээд бариад авчих ихээр юм бол одоохондоо байдгүй. Яг үнэ. Яг чиний хэлж байгаа шиг өнөөх нөгөө өргөн нэвтрүүлгийн сайхан төлбөр мөнгө авдаг телевизүүд бол үстэй системтэй сайхан тарих угаалтыг хийсэн тийм үү? Жагсаал бол улс төрийн сайхан улс төрийн үйл ажиллагаа. Лондонд байж байгаад ирсэн. Жагсаал болж гин үү? Ер нь зүгээр энэ одоо манайхан нэг ингэж яриад байдаг шүү дээ. Нэг л жагсахаас өөр юм байдаг. Байнга жагс. Ерөөсөө би одоо англи хэлтэй зөндөө олон улсад амьдарч байсан. Ер нь өдөр болгон заавал нэг жагсаал болж идэг. Юу ч байж болно. Би цагаан жагсаалгүй болчихсон. Тий, би цагаан хоол идмээр байна. Энэ юуны тий явган замын топи өвдөрцөн байна гэд ингээд заавал нэг жагсч яадаг. Жагсаал бол ерөөсөө ардчлалын амин сүнс. Үзэл бодлоо илэрхийлж байгаа хэлбэр мөн. За заавал физикли жагсдаггүй маа гэхэр чи пост хийгээд элдвэр эсэргүүцэж яадаг. Тэгэхээр ингээд Монгол жагсаад байна. Баг их жагслаа. Энэ худлаа үгүй юу өө. Тэр ардчлал өгдсөн улс чи худлаа ярддаг өдөрт хэдэн жагсаал болж яадаг. Нөгөө цэрэг цагдаа нар чинь тэрийг сайхан хамгаалаад жагсаалын харин эмгч журамтай сайхан яваараа гэд ингээ байж яадаг. Тэгэхээр жагсаал ерөөсөө багта ихтэйгүү харин ч би бол багцсан гэж бодож байгаа. Дээрээс нь засаг доктортой байх хэрэгтэй гэсэн нэг хандлага байгаа шүү дээ. Юу яриад одоо хараа л та. Тэр сайхан баг нар хараа. Эвслийн засаг байгуулчвал засаг доктортой болоод гоё амьдарчна гэсэн. Та нар статистик хараарай заяа. Харин ч эвслийн засаг чинь нөгөө эвслийн бус засгаас хамаагүй баг наслсан байгаа шүү. Худлааг бол бүх тэр засгаа хөөгөөгүй үзээрэй те. Тэр эн чинь зүгээр хин нэгний худлаа пропаганда тэрэнд нь хүмүүс итгэж байгаа байхгүй. Үгүй. Эвслийн засаг байхлаар сайхан доктортой юм байдаг юм биш. А дээрээс нь засаг доктортой байх гоё үг. Гэхдээ засаг доктортой байлгана гэд нэг улс төрчийг нэг дарангуулагчийг доктортой байлгаж болдоггүй байхгүй юу те. Эн чинь засаг доктортой байх тусдаа асуудал шүү дээ. А бид нар оюун эрдийг доктортой байлгах гаагүй. Эсвэл хин нэгэн дарангуулагч доктортой байлгах гаагүй байхгүй юу. Тогтолцоогоо доктортой байлгах. Оо яг үнэ. Энэ ардчлалөө энэний төлөө явна гэдэг тогтолцоогоо доктортой байлгах хэрэгтэй болохоос шүү дээ. Оросын араас ч юм уу дундад Азийнхны араас ерөнхийлөгч нартай дарангуулагч төрүүлж ерөөсөө болохгүй байхгүй юу. Тэд нар чи ерөнхийлөгч нартай дарангуулагч нар шүү дээ. Тэ? Ерөнхийлөгч биш. Тий. За тэгээд баярлалаа. Өнөөдөр энэ залуучууд чагсаал зохион байгуулад хөрхи хүмүүсийг уриалал, гуйгаал, говшаал ингээл энд эндээс янз бүр юм олж ирээл хөрхи сандал суудал тавиал ингээл үзээл. Тэгээд яг нөгөө олон нийтэд хүргэх тал дээр эднэр маань нөгөө нэг амжихгүй байгаад байна. Дээрээс нь хэвлэл мэдээл одоо студ хөлслөөд байж чадахгүй байгаа юм шиг байна. Ирхэн цөөхөн байна. Хэвлэл мэдээл бас байх нь байна. Тэгээд яг үг хэлж гин үү? Чи ер нь хэр оролцож гин? Яаж харж үг хэлээгүй боловч ерөөсөө рилсүүд хийгээд байгаа. Миний рилсийн үзэлт аюу өндөр байгаа. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг гэхээр дотн гад нөгөө одоо яг намаа нэг дагж байгаа 30 мянган хүн байгаа. Тэгэхээр энийг бол ерөөсөө маш их ажиглаж, маш их дэмжиж, анхаарж байгаа учраас үзэж, комент бичиж, engagement-д оролцож байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр одоо залуус өндөр минь бити шантраар та нарыг одоо ингэ сонирхож үзэж харж байгаа. Үу олон хүн байгаа шүү гэдгийг бас өөрөөр дамжуулж хэлье. Тэгээд тэр утгаараа би бас найстайгаа ярьцлага хийлээ. За, урьж ярьсан баярлалаа. За, тэгээд сайхан мэдээ удахгүй дуулдах байхаа гэж тийм. Ерөөл бат сайхан оршигэй. За, баярлалаа. Амжилт. За.